Үндэсний бүхий зодог шуудаг ойдог алтан гэрэлгуайг мэдээллийн энэ хэсэгтээ онцолж байна. Тэрээр инженер мэрэгжилтэйч тэтгэврт гарснаасаа хойш цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс зодог шуудаг ойж хэлжээ. За энэ хоббинд тэтгэврийн мөнгөнд нь нэмэр болоод тогтохгүй хэдийн чандад амьдарч байгаа хүүхдүүдээр очихт нь хангалттай хуримтлал үүсгдэг байна. Түүнийг галт тэрэг хүлээнгээ зодог шуудгаа ширж байхад нь манай сурвалжлах баг тааралдаж дараах мэдээллийг бэлтгэсэн байна. Улаанбаатар хотын автовокзалд өглөөний 7 цаг болж байлаа. Хүлээлгийн танхимд сонин гарчиглах хуцаа оролдох кофе уух хүмүүс олон байлаа. Харин тэдний дундаас нэг өндөр насны чимээгүй хүн сууд зодог шуудаг ойж байлаа. Энэ хүн бол 65 настай алтан гэрэлгүй. Тэрээр хөдөө явах вагоноо хүлээж байгаа нинэ. Хүн хүлээх эсвэл сул цаг гарах бүрийд тэр зодог шуудаг ойж цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг байна. Вагон хүлээж явах зураа тэгээд цаг ашиглаад ингээд юм ойдгийг. Уг нь үйл зодог шуудаг ингээд ойддаг юм байна. Ер нь бол нэг ганц овоодын жил ойсоо. Юм хүлээж явахдаа юм ойсоор байгаа бол тэр нь одоо тань давхар юу орлого болж байна. Орлого болно гэсэн үг. Тийм тэтгэвэр дээр бол нэмэгдэн шүү дээ тэр чинь одоо тэгээд бол яг хоо тэтгэвэр одоо ямар үлээ дээр нь ингээд орлогоо нэмчихээр бас бид нар бол гайгүй сайхан олсон орлогоороо ер нь юу хийж байна одоо ингээд. Тэтгэврийн орлогоороо яг хөтэг амьдралдаа ингээд ягаал дээр нь энэ юу тэгээд яг хоо хүүхдүүд гадаад байдгаа тэрийг тийшээ хаяа нэг жилдний ганц явдгийн тэрэндээ зардал мөнгө болгоод яваас цуглуулад тэгээ нэг герман руу явчих шийдтэй. Тэр тэтгэврийнхээ мөнгө болон ийхүү зодог шуудаг ойж олсон орлогоо цуглуулж гадаадад амьдардаг үр хүүхдүүд рүүгээ очих аялын зардалтаа зориулдаг байна. Ачцээ үр хүүхдээ санах үрдээ тэдэн дээрээ чөлөөтэй очих боломж бүрдүүлэхийн тулд тэрийн дадал хоббитэй болжээ. Одоо энэ дотор юу ингэж аваа явж байна? Тийм энд бол одоо ингээд нүдний шилээ аваа явчихна. Энэ утсаа энэ нарийн бүдүүн утас байгаа. Энэ бол би бүр одоо бас бараг 40 жилийн өмнө би оюутан Новосибирск гээд оюутан байсан. Оюутан байхдаа барьж исэн чамдаа. Одоо надтай хамт бараг одоо насыг барьж байна доо. Түүний ширсэн зодог шуудаг илүү бат хөх болдог. Хөхөд дөнгөж хорхоосож байгаа залуучууд болон хүүхдүүд их сонирхдаг гинэ. Алтан гэрэлгүй ууггүй суйвал сард 2 л том хүний зодог шуудаг ширж дуусгадаг гэлээ. Мөн тэр өөрийнхөө энэ хоббины талаар ярихдаа сонирхол хүсэл мөрөөдөл бол амьдралын алтан цагийг бүр ашигтай өнгөрүүлэх, утга учиртай байх нөхцөл боломж юу гэдгийг онцолж хэллээ. Баярлалаа. Сайн.